Швейцар Монголын хамтарсан соёлын хамтын ажиллагаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар, Швейцарын холбооны улсын Цюрих хотын Ридберг музей хамтран өнгөрсөн 2022 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Талууд музейн ажилтнуудын чадварыг бэхжүүлэх, хамтарсан үзэсгэлэн гаргах, хурал, семинар зохион байгуулах, кураторын ур чадварыг дээшлүүлэх зэргээр олон чиглэлд хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ. Энэ хүрээнд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр соёл урлагийн газар Ридберг музейтэй хамтран тус музейд 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл үзэсгэлэн төлөвлүүлнэ. За 2024 онд бол нэг томоохон үзэсгэлэн Швейцар улсад зохион байгуулагдана. Энэ улсад энэ үзэсгэлэнт манай улсын 225 үзмэр тэглэгдэхээр зохион байгуулагдсан бэлтгэл ажлыг хангагдаж байна. За энэ үзэсгэлэнгийн бас нэг давуу тал нь бол Монгол улсыг гадаадас сурталчлах, за Монголын соёлын үеийг олон улсад таниулах, за үүний хажуугаараас Монгол улсад хот суурин газар хэдэн зуун жилийн өмнөөс бий болж исэн гэдгийг нотлон үзүүлэх ийм учир утгатай ийм сайхан үзэсгэлэн болох юм аа. Үзэсгэлэнгээр Монголын шин дүр төрх түүхийг олон нийтэд төлөвлөх, хүннүү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1-14-р зуунд Евразийн соёл, худалдаа, бараа таварын солилцоонд монголчуудын гүйцэтгэсэн гол үүрэг зэргийг өгүүлэх юм. Франц улсын Нант хотод дэлгэцсэн байгаа энэ олон улсын үзэсгэлэн. За энэ үзэсгэлэн байна 2024 оны 7 сарын 4-нд Монгол улсын Чингис хаан музей дэглэгдэнэ. За энэ үзэсгэлэнд бас Швейцарын Ридбергийн музейн 30 үзмэрийг оролцуулах энэ бэлтгэл ажил хангагдаж ажиллаж байна. 2024 оны 5 сард Монголын кураторууд дахиад бас Швейцар улсад ажиллах гэж байна. За ингэснээр төр үзэсгэлэнг зохион байгуулахад яаж хийдгийг, энийг ямар концепттэй яаж зохион байгуулдаг талаар энэ хүмүүс маань суралцаж ирэх гэж байна. За жишээлбэл Чингис хааны музей, хар хорон музей, үндэсний музей ингээд кураторууд ажиллах гэж байна. Ридберг музей нь Цюрих хотноо байрлах Швейцарын холбооны улсын хамгийн том урлагийн музей төдийгүй Аз, Африк, Америк, Далай тэнгисийн улсуудын уламжлалт болон орчин үеийн урлаг, соёл өвийн томоохон цуглуулгатай. Нийт 23,000 орчим үзмэр, 37,000 гаруй угсаатны зүйн гэрэл зураг цуглуулганд нь багтдаг байна. 2025 онд Ридбергийн музейд Монголын тухай томоохон үзэсгэлэн зохион байгуулна. Энэ нь Монгол Швейцарын тухай анхны үзэсгэлэн болно. Энэхүү үзэсгэлэн нь олон талаараа өвөрмөц юм. Энэ нь Монголын музей, Швейцарын Ридберг музейн маш нэгт хамтын ажиллагааны үр дүнд бий болсон. Үзэсгэлэнгийн өөр нэг онцлог тал нь нүүдэлчин амьдралын хэм маяг бус, харин улс орны хөгжилд илүү анхаарлаа хандуулах болно. Мөн Монголд анх бий болсон нь нэлээд ховор үзэгдэл боловч энэ цаг үед Монголын сансар өгтөргөн шинж чанарыг харуулж байгаагаараа онцлог юм а. Энэ бол Монголын энэ баялаг түүхийн бас нэгэн өөр талууд юм. Бид энэ онцгой үзэсгэлэнгээрээ үнэхээр их бахархаж байна. Швейцарын музейн чиг хандлага, шинэ ойлголт, шилдэг туршлага мэдлэгээ хуваалцаж, Монголын соёлын өвийн болон музей судлалын арга барилд томоохон ахиц дэвшил гаргах замыг нээж өгөхөд олон талаар хамтран ажиллаж байгаа Швейцарын хөгжлийн агентлаг Ридберг музейд талархлаа илэрхийлье.